үгэн дээрээ бид юу ярьж хүнийг одоо хянаж буйны үгийг хэлэхгүйгээр юу бодогдсон тэрийгэ ярьдаг, муухай үг хэлдэг, худлаа хэлдэг, хов зөөдөг, хүм муулдаг, доромжилдаг ямар л үг хэлээд байна. Энэ бол ийм үгийг хэлээд хүн амьдралдаа хичээл яаж амьдрал бас сайн дээшлэхгүй. Тийм учраас ийм үгийг бид хэлэхгүй байх нь чухлаа. Үйлдэл дээр хүн сайн үйлд хичээл зүтгэлтэй, хурдан шалмаг, муу юмд хүн өөрийгөө хянаж тийшээ одоо биеэрээ элдвийн үйлдэл аль болохоор хийхгүй, амьдралын эрхээр хийх бол түүнийг гэмшиж аль болохоор богино хугацаанд багыг ингэж хийх болохоос биш муу үйлдэлийг одоо бусдад гар хүрэх эсвэл одоо элдвийн одоо сагсансан дэвдав гэсэн хийсч байгаа юм шиг ийм өөрийгөө хянахгүйгээр ийм үйлдэлтэй байгаад биеэ эмчлүүлэх гинөө эсвэл ажил үйл хэрэг бас сайн болохгүй. Ийм учраас энэ гурыг хураангуулаад бид бие сэтгэлдээ муу сэтгэлийг бодохгүй байхын төлөө хичээж үгэн дээрээ муу үгийг хэлэхгүй байж үйлдэл дээрээ сайн үйлд хөдөлмөрч уухгүй хичээл зүтгэлтэй ийм байгаад одоо өвдөд үйл биеэ эмчлүүл өвчин хурдан идэгнэ. Ийм байгаад бид аж амьдралаа дээшлүүлээ гэж хөдөлмөрлөх юм бол амьдрал чинь хурдан дээшлэнэ. Яагаад тэгэхээр буян хураан бид хичээж байгаа учраас амьдрал дээшлэн бие эрүүл байна.